Улсын хэмжээнд гарч байгаа нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар халдварлах өвчний тохиолдол хамгийн ихний байранд бичигдэж байна. Тодорхойлбол бэлгийн замын өвчин нийт халдварт өвчний 50-70% эзэлжээ. Тэр дундаа тэмбүү өвчний тохиолдол буурахгүй байна. Он гарснаас хойш 50000 гаруй хүн тэмбүүгээр өвчилсөн байна. Бэлгийн замын халдварт өвчин туссан хүмүүсийн 40% нь ямар нэгэн эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа бол 13% нь оюутан, мөн 10 орчим хувь нь өсвөр насны хүүхдүүд эзэлж байна. Залуучуудыг энэ эдгээр өвчнүүдээс бэлгийн замаа дамжих халдвар сэргийлэх тал дээр мэдээлэл илүү өгөх тийм ээ, зан үйлд нь илүү өөрчлөлт оруулах, хандлагын өөрчлөлт гэсэн эдгээр зүйл төр бол сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ эрүүл мэндийн боловсролыг одоо бүр өсвөр үеийн наснаас нь эхэж боловсролын бүр тогтолцоонд оруулж тийм ээ, энэ мэдээллийг бол эрчимтэй маш сайн далаацтай хүргэх шаардлагатай байна. Тэгээ бэлгийн замаар дамжих халдварууд бол өөрөө хэдэн хэвийн халдварыг нэмэгдүүлэх нэг бас том хүчин зүйл болдог. Улсаас жилд 5 орчим тэрбум төгрөгийг бэлгийн замын халдварт өвчнийг ангаахад зарцуулж байна. Мөн төсөл хөтөлбөрийн үр дүнгээр бэлгийн замын халдварт өвчнөд хүмүүсийг өнгөрсөн хугацаанд 100% эмчилгээнд хамруулж чаджээ. Гэтэл эмчилгээнд хамруулсан хүмүүс дахин уг өвчний халдвар авах тохиолдол их байна. Тухайлбал жилд 3-4 удаа бэлгийн замын халдварт өвчин тусч эмчилгээнд хамрагддаг хүмүүс ч байна. Эмнэлэг яг ингээд шинжилээд өнөөдөр шинжилээд оншийг гаргаад өглөө танд тэмбүү өвчин байна гэдгийг хэллээ. За та энэ жороор одоо эмээ аваад ирэх тэр жорыг аваа кармалчаад эмээ аваад ирэх чадaltaй хүн байхгүй. Тэгээд яваа чимээг алгалчиж байгаа. Тэгэл тэр чин тэр өвчин талд ороод цааш нь халдвар таргаа яваад байгаа шүү дээ. За нэг удаа ингээд өвчлөлөө. За ингээд одоо олон улсын тусламж дэмжлэг ч юм уу тэр одоо авч байгаа тэр ядуу зүйдэр хүнд одоо чиглэсэн тэр хандив тусламжаар нь тэр хүнийг онцлоод дэмжлээд ямар ч өвчнгүй болоод өглөө. Дахиад 1-2 сарын дараа хэд хоногийн дараа нөгөө хүн маань дахиад өвчлөж шахав. Энэ наад өвчин чи яг одоо ийм хамгаалтгүй бэлгийн хавьдлаар амждээ. Чи ийм байвал битгиор үнэхээр тийм одоо шаардлагатай бол чи ятгахтай бэлгэвч хэрэгэл. Бэлгэвч бол одоо манай зах зээл дээр авахд одоо 2200 төгрөг 300 төгрөг өсрээд одоо 500 төгрөг л шүү дээ. Зочд бодолд. Өвчний халдвар авсан хүмүүсийн ихэнх нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. Харин эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт бэлгийн замын халдварт өвчнөд үйлчилдэггүй. Гэтэл энэ өвчний эм тариа үнэтэд тооцогддог юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь эм тариа худалдан авах чадваргүйгээсээ өвчнөө хүндрүүлсэн байдаг байна.